Манаас үгийн влог эхэлж байна. За өнцөн маршрутанд бид нэрээ Улаанбаатар хотоос бүгд найрамд Хятад улсын Ивүү хот руу одоо гарах гэж байна. За тэгээд Ивүү хот нь болохоор хамгийн гол нь жижиглэнгийн бараа одоо үйлдвэрлэлийн хот. Тийм учраас нөгөө бүх бараа маш хямдхан байдаг. За тэгээд олон төрлийн захууд байгаа. Тэгээд очиод үзүүлнэ. Ямар ч тач одоо би Улаанбаатар хотоос вокзал дээрээс вагон цугаж байна. За юу руу яаж явдаг вэ гэхээр маш товчхондоо бол одоо вагон цугаад замууд орон замуудаас хил гараад би юунаас 90-ээс автобус цугаад дан газраар 90-ээс газраар явсараад 2000 гаруй километр явдаг. Энийг нийт 30 хэдэн цаг унтлагын автобусаар явнаа. За тэгээд бишгтэй хамтаагаараа Ивүүд тэгээд замд боломжтой газар болгоод бичлэгээд явъя. Өнөөдөр одоо ингээд орой 16 цаг өнгөрч जैन вагондоо суугаад маргааш өглөө эрт замын өдөр буунаа. За замын өдөр дээрээс бичлэг үргэлжлэе. Сая өглөө 7 цаг 20 минутанд замын өдөр буулаа. За энэ замын өдөө зогсоол энэ зогсоол дээрээс гэрэн рүү явдаг машин одоо эндээс суугаад тэгээд яг вагоноос буугаад ирэнгүүт л 90 явна гэх хүмүүс шууд тосоод авах юм байна. Тэгээд 50 явнаар 90 ордог. Нөгөө машин нь болохоор аль хэдийн нөгөө нэг хил гарах оч дээрээ бэлэн байж байгаа юм байна. Тэгээд эндээс машинд нь сууж аваад одоо хил дээр очилж байгаа машин руугаа очино. Энэ хил гарахад 50 он Монгол мөнгөөр ойролцоогоор 25,000 төгрөг. Вагоны зардал нэрээ 57,000 лөө. Цай, кофетойгоо даатгалтай бүх юм ороод 57,000 нөгөө тасалгаат унтлах юм байгаа. Ямар вагоны билет авахаас бас шилтгаалаад үнэ нөр. За энэ мэтэр нэр дунднаас зардлаа хилээд явна. За одоо очиод хил дээр очиод өргөжлөнэ. Яа хэдэн 90 хот маш сайн мэддэг баха. Нөгөө алдарт шинэ хуучин зээл монголчуудын байнга орж ирдэг бараагаа хвчлэн эндээс авдаг зах руу ороод ирсэн. Энэ болохоор шинэ зээл нь байна. Шинэ зээл дээр бүх төрлийн бараагаа хувцас, гэр ахуйн бараа, хөвгтэй хувцас. Хай. Унтлагын хувцас. Эндээс ихтэй яг нэг ширхгээр юм авахар хотод Монгол зүгээр дэлгүүрээс авсантай нэг ялгаагүй. Нөгөө наймч олноор авч ижил хямдруулдаг. Тэрнээс л яг нэг ширхгээр авахд бол хотод захаас авч байгаагаас нэстэ ялгаа байхгүй билээ. Зя эндээс чумудан авна. Нэг аюултай. Хэд гэлээ? 150 он Монгол мөнгөөр 75,000 авцаа тий. За 90-ээс энд бол бараа хот худалдагч нарын бүгдээрээ монголоор ярьдаг болохоор их амар. Монголоор ярина, монгол данс тий. Заавал мөнгөө солиулаагүй байсан ч гэсэн мөнгө дуцсан ч гэсэн шууд монгол данс руу шилжүүлж болдог.
Гэтэ арай жоохон үнэтэй боддог. Одоо жишээлбэл би сая мөнгө солиулахад $507.5 гэжсэн нэг юм. Энд бол шууд данс руу шилжүүлвэл 510, 515-аар арай үнэтэй боддог. Тэгэхээр яг миний бодлоор одоогийн байдлаар судалснаар бол элнэр нь 8 шаргаас ч юм уу солиулчвал арай ашигтай санагцаа. Яг энэ зах дээрээс хөдлөөд ол идэж яваад автобусан дээр ирсэн байна. За манай хилийн автобус Монголын автобус. Тэгэхээр автобус унтаад явна. За 90 тэр нэрээ ер нь ингээд таашаач явсан таксинууд нь дандаа 10,000 буюу 5,000 болдог. За автобусыг одоо харуулъя. Монголын автобус. манай нэг явах. Яа. Нэг дотор тэгээд аваад. За би хоёр давхрын дээр. Бүрдээш явж ирсэн юм шиг. Онтгор болсон. Яа ингээд энэ автобустайгаа 2400 км. 36 Гаад ирсэн. аялал байна. За дотор бол иймэрхүү. Тэгээд за ер нь яг юу хэрэгтэй шаардлагатай байдгийг ажлын компаниас сайн тайлбарлаад өгчдөг болохоор би одоо хэлэхэд илүү их ямартайч цагаан хэрэглэлийн давуу, цагаан хэрэглэмжлэлийн давуу, эрсэх давуу авдаг. Тэгээд мэдээж би тэрийг олчихсон. Одоо би болохоор 9 сарын дундор явж байна. Тэгэхээр арай гайгүй сэрхэн болсон байгаа. Яг 8 сар, 7 сард бол амжилттай халуун гэж байгаа. Ууршаа бас 2000 км гэсэн нэлийн аварт байдаг байгаа. Яа тэгээд хөдлөө. Тэгээд замдаа 2-3 цагийн зайтай бас зөндөө олон зогсоод явдаг. Тэгээд замын зогсоолууд дээр бас ямар байдгийг нь харуулъя. За бид нэр ирээнээс хөдлөөд 4 цаг явсан байна. Өдөр 1 цагт хөдлөс одоо орой 5 цаг болж байна. Ирэн хөдлөөд нийтдээ 400 км газар явсан. Тус тэр байна. За сая замдаа бол нэг бицга зогссон. Одоо 2 дахь зогсолт хоол итгэр зогсож байна. Энд 1 цаг болох юм байна. За тэгээд ер нь бол би өмнө явж исэн болохоор бас мэдчихээн л да. Одоо ингээд өвөр Монголоос гарах хүртэл буюу нэг ихний нэг хэдэн зогсолтын хоол бол бас жоох хэцүү. Би ажил өөрөө нөгөө ихтэй тоол тиймэрхүү жоохон сайдж чаддгүй болохоор бэлэн гомн гараад ирсэн. Бэлэн гомн гойдно. Гэхдээ дотор энэ ямар хоол байдгийг одоо харуулъя. За хүнсний дэлгүүр хэсэг юм байна. Тоглоом байна. Энэ юу вэ? За дүүфүүл юм шиг байна. Сайн мэдгүй нэстэ. За дэлгүүр л оръё. За замд бол ирнэ. Энэ ундаглих авч удаа юм дөө. Монголд нэг төрөл нь байдаг шүү дээ. Кола байна. Тэндгээс. Хятад кола. Зэрмэг. Хятад эрхнүүд байна. За дэлгүүр нэг юмрхүү. Яг энэ замын дэлгүүрээс юу авч идэх учраас таалдах юм. Нэг л олж өгдөг. Нэг бол ингээд яам шиг харагдал байгаа юм л да. Гэтэ амтан сайн нөө. Нэг тийм хятад амтай байгаа. Бэлэн гомгод байна. Sprite, Pepsi. Эдгээр л амтны л ер нь ойролцоо шүү. Ундаанууд бол асуудалгүй. Яа. Дэлгүүр нэг юмрхүү. Зя хоолн дээр ирсэ. Буфет тоолны газар юм байна. Ахнуудаа сонгоод
За шүлвэн. Хачирнууд. Удаа. Салат. Манту. Яа, юм хөө. Бас хачирнууд юм шүү. За тэр махан төрлийн юм уу? За энэ бол юуны махан л доо. Ясан харахад бүр гэж бодтоо. Боолгой. За нэг юм хөл юм байна да. Ингээл харахад бол нэг л гоё. Мах шиг. Махтай болов шиг харагдаад байгаа мөртлөө. Аваад идэхээр мэдэхгүй нэг л биш. Би л очиж чаддаггүй. Яс энэ хоолыг идэж чадахгүй учраас тошрэг. Сайн бүхэл хоол нь юу авахаас шалтгаалаад ямар хэмжээнээс ч юм уу вакцины тооноос л тийм болов 10-аас 20 оны орд. За энэ дотроо бол цааны газрууд тоглоомын дэлгүүр байна. За гэрхтээ эмхтэй 0. Нийслэх тусмаа ингээд зогсоолууд нь орчин метр бол янз бүр гоёлоо л. Бас гараад одоо Бээжин нэлийн өнгөрцөн явж байгаа. За өнөөдрийн зогсоол Аиша хоолнод нь бас нэлээд сонголттой болоод ирсэн. За энэ юу вэ? Смэсэн бууцнууд л байна л та. Яа. Аврал ядах шиг ойлгох юм нэстэ. За ингээ хоолны сонголтын ч гэсэн шал өөр болоод ирж байгаа. Орчин зохицуулгын орчин цэвэрхэн хүмүүс ингээд гоё. Айгу айтайхан болоод ирнэ. Энэ дотор бас хоолнод байгаа байна. Хөөе. Буфет хоол юм байна. Өөртөө сонгоод авдаг тийм. За харъя. За шүлэх үү. Тэгэхээр хацаас байна. Хачирнууд хоол Монгол дуудлын бүхэл тоолохоор ихэвчлэн үнцэн хоол нь махан байгаа л тэгэл нэг цогт ачир байдаг шүү дээ тий. Энд бол маш олон төрлийн ачир ногоо. Тэгээд одоо өсөж би л хоолыг чарахгүй болохоос хооллох л да. Нэг үү. Хай. Сэнэго танцж чадна гэж үзээд байгаа. Ламан зэхэлцэн. Ланжуу ламан гэдэг тэр бай. Энийг бол би бас идчихэд идэм аа. Тэгэхээр ч нэг тийм хятад амт байдаг шүү дээ тийм аа. Тэгэл. Хэлээд тийм амтаалыг нэг л идэж чадахгүй юм да. Идэж тиймхүү хоол асуудалгүй болохгүй юу ч хамаагүй идэж чаддаг болвол өстой хоолны бол маш өргөн сонголттой. Энд болохоор ламан сая хэд болоо 30 он болсон. 30 он хэрэг 15,000 тий. Яг юм нөгөө нэг зам зур одоо энэ автобусны зогсоолууд дээр байгаа хоолч тэр дэлгүүрээс авж байгаа юм болон усунда юм болгоно тийм жоохон үнэтэй. Яг цаанаа очих юм бол хямдхан. Маш хямдхан. Бүхэн хямдхан санагдаад их гоё байдаг. За ингээл бүгдийг нь нэрлэлээд тавьчихсан.
За 1306. Гэрэл. Өөрөөс. Өшгнөөс өрөнгөд нэгжи. Хөөх. Гой зэрхөр гэтлээ нөө. Төвшнөл хэсэг. Зүрх маань. Зяа юмрхөө. Night market шинийн зах бараарж болохоор ажиллахгүй болоо гэж бодсон ч ашгүй. Ажиллаж байна нэг зөвхөн юунууд асрууд бол байж байна. Тэрс бараараа гохтол энэ годомж ингээд тэр жигтэй. Битүү үнэтэй байд. Энэ дотор хоол байгаа. Бараанууд өвчс бараа бас олон байдаг. Энэ юу яа цаас байна. Ямар нэгэн сарвуу. Нэмэлч юм байна. Shit, энэ юу вэ? Энийг л юу гэдэг ойлгохгүй юм юм. Биш ээ. Тавин. Хилэнц. Тэр эднэр одоо юу вэ? Зарцаа юу? Зарцаа байна шүү дээ. За гоё гэдэг хаа. Энэ бол юм ясналхий шиг санагдаад. Ясналхий гэж матгүй. Энэ бол зүгээр мэлхий байна. За гоё гэдэг хаа. За энэ юу вэ? За энэ бас их далан гаралтай. Хавчнууд байна. Хаан хавч. Самурко гэдэг далан гаралтай. Нэмэлт. Бомбай. Өчигдөр бас идэл байх та тийм. Мобасим лава. За чимснүүд бол янз бүр байна. Энэ магадгүй гахаа. Энэ бол гахаа л та. За энэ мэтэр. Шалсан төрлийн сонирхолтой хаалтнуудаа гаргаж тавьсан. Ер нь жуулчид годомжид их байна. Угаасаа нэг дэлхийн одоо юм жижиглэнгийн барааны захна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр олон улсын бас 8-аад эндээс бараагаа авдаг 8-ийн томот учраас стороор нийл жуулч таригч. За энэ санахтай адилхан. Далангар. Далангар нутваа. Энэ юу вэ? Тэндэг юм шүү дээ. Тэндэг толгой байна. Бороо явж байна. За ингээд олон удамжинд дуусаад энэс цаашаа болохоор бараанууд эхэлж байгаа юм байна. За энэ ямар нэгэн шилэн ч юм уу чулуун
Гогошнод байна. Шид чулуу юм байна. Ийм усан дотор хийдэм ээ. Устай отруул хийгээд. За хүүхдэд тоглоом пазл. Ботл пүүз вэ, хувцас, чемодан гэл юм бэ нөө. Ингээд нөө нэхэмлэр нэгцэн сүлжсэн зүг шүү дээ. Хүүхдээ хувцас. За өнөртөө осноод энд бол юу хамаагүй л байт юм. Цүнхнүүд бай. Үнэхдээ гэрээ утас цаг бүс чихвч. Эксеро бай. Rola तारे को स्विमिंग करवा जाए से За энэ тэр энэ бол төрлийн бараа байна. Лабубу. Зянэг шинийн зах. Дэвгүй шинийн зах гэж нэг юм газар байна. За эхний өдөр өглөө онтаад бодлого өглөөний дор жимжээгүү. Одоо баяр зүрийн малж ичээд захад руугаа гаръя да. За тэгээд борогыг орохгүй байгаа юм чинь гадаа зах байгаа юм тоо бараг. Тэглүү очихсан байна. За хямдхан барааны зах дээр ирсэн. Хямдхан бараа буюу энэ нөгөө килограммын зах гээд монголчууд нэрлэсэн юм байна. Яах вэ гэхээр энд байгаа ер нь ихэнх барааг ширхгээр биш килограммаар зардаг. Тэр маш хямдхан гэсэн. За жишээлбэл би эндээс энэ асуусан юм мөнгө алддгөө төмөрөн эмэг зүйл бүгжгээл байдаг шүү. Итнэр одоо ингэ хэллээ байж. Эмэг зүйлт бүгж 1 жингоё 500 грамм нь 110 яа. Тэгэхээр 55 мянга. 1 жин 500 грамм гэхдээ энэ бол амар их ирэх юм байна. Ингээд шүрэлдүүд сувнууд бай. Хэлхдэг шүр сувд бай. Элийн төлөвтэй 9 шид юм бараа байчихдээ. Нахаар нөгөө нарантуулын гадаа нөгөө зах штэ тэрийн шиг л тэгээд ингээд нартай гадаа бараагаад илгээд тавьчихдаг. Хөрхөн зөвхөн бай. Одоо ингээд л эднэрийг ингээд хитлэл зарах юм штэ. Нэг хилцүүн бидгэлээ. This how much this? Yeah. How much? За ингээд болцгоо гоцод. Энэ сараад 3.5. Энэ тоо ширхгэр юм байна. 3.5 яа. Тэг чинь тий нэг ширхгэн 1750. За минь 800 ч. Хэдий ширхэг авах вэ? Эднэр нь өөр гэж байна. За. Энэ нь болохоор 8,000 4000. Энэ зүгээр. Тэн материал нь тань тийм хөл юм байна. Эндээс л яг бараа хороолоо сайн үзэж харж шил сонгож авахгүй болвол хямдхан бараа болохоор үлдэгдэл ийм бараанууд болохоор өөрөөсөө сайн үзэж харж сонгож авахгүй болвоос чанар бол нэг өндөрж хүлээлт тавилтгүй. Чанарын хувьд бол тэгэхээр гол нь өөрөө сайн үзэж хараад барьж үзээ тийм хөө байна. Тэгжээ сонгохгүй болвол энэ тал дээр бол бас жоо асуудалтай юм байлээ. Яа юу гэрэн юмдэл. Бид нэр Улаанбаатар хотод дугуй мопед моциклыг үзэн яддаг бол энэ дугуй мопедоор
төвчрэл бол маш олон асуудлыг Манай гинаас нь шийдэж байна да. Дуу мопедэн дээр зориулаад тустай. Зам нөртөл тустай игнэтэй, гэрлэн дохио нөртөл тустай гэрэлтэй дуу мопед яваараа гэдэг гэрэлтэй. Зяа бас нэг мол дээр ирсэн байна. Үе. За энэ дотор орж энд ямар ч тач би цааттай байна. Зя мол дотор орчихсэн. За манайхаар бараг шингэрэлээ юм да. Энэ нэлээд систем шаа. Зяашгүй. Энд бол ихтэй юмнууд аль үнэтэй харагдчихна. Зүгээр л харуулъя юу гэхээс те. Гэж бодоод энэ дотор ороод ирлээ. За өстө таньдаг үгээс ганц Uniqlo гэдэг хаягийг л таньсан байна. Өөрөөр бүтцгэн байгуулалт нэрээ яг л шингэрэлээ шиг. Uniqlo нь нэгэн том юм байна. Түлэжүү Houseless Jors гэж бичсэн л байгаа юм да. За таблет юм байна л да. Uniqlo дуусаагүй л байна. Өөр том юм биш. Uniqlo бол байгуу боломжтой байх шүү. Юу вэ? Mini shop байна. Fucking coffee байна. За mini sauce гэрлэг mini sauce гэл бараатай л авах та тий. Тэргээд нэг ааш. Яа хоёр дахь. Энд нэрэл юм уу тийм бэ? Юу өдөр нөгөө хэмтэн барааны захаас. За энэ 219 гэсэн шиг юм чамданыг 80 янаар авдаг байхгүй юу? Цэцэн ийм үтэй бэ. 219 гэснээс бараг арай томыг авсан да. Энэ 239 гэсэн шиг чамданыг. За ийм гоо жишээ нэ тэгэхээр яалтчгүй л энэ надаас тийм байхаар харагдаад байсан юм аа. За нэг юм бод. Захын ийм хөдөлгөөр байна. Яа, Макдоналд. Ингээд хэрэг миний их хамгийн дуртай хоол. Яг энэ багц нь хамгийн гоё. Зя юу дэрсэн 2 дахь өдөр дэлгүүр хэсэлт эхэлж байна. За монголчууд нэг хаа явсан газараа өөртөө ороод нэрлэх дуртай юм болохоор энийг лайвны зах гэж нэрлэлчих. За нэг юм байшинда доороо 10 дэлгүүртэй нийтдээ энд 5 игнээ юм байшин байна. Тэгээд устаашаа нэг игнэдээ 10 байшинтай. Тэгэхээр юу гэсэн байх нь 10 500 дэлгүүр бол байгаа юм байна дунджаар. Тэгээд эндээс хүмүүс хөвчлэн өөний бараа захиалга авч байна гэд лайвдад байдаг шүү хүмүүс. Тэгэхээр энэ захаас хөвчлэн лайв хийдэг болохоор тэгэл яг өөртөөхөөрөө лайвны зах гэж нэрлэж. Яа тэгээд
голд нь ороод лангонууд руугаа бараа үзгээд орохороо дотор нь яг ямар төрлийн бараа байгааг нь ороод харуулнаа. За хүнжил дэвсгэрийн давуу бүтээлэг зардаг дэлгүүр дээр орж ирлээ. Муслим Япон стандартын давуу, Япон солонгос стандартын давуу гэж байна. За энэ болохоор ийм давууттай Япон стандарттай гэж байна. За тэгээ цэвэр давуу, муслим давуу, хүнжил иймэрхүү бараанууд байна. Ийм бүтээлгнүүд байна. Ийм бүтээлгнүүд бас байна. Ер нь хямдхан юм аа. Уус нобоны үнээр угаасаа зардаг газар болохоор үйлдвэрээс нь авчираад зард юм байна. Тэгэхээр үйлдвэр дээр мэдээж маш их том байж таарай тий. За тэгээ гол нь үнийг нь сонирхож байгаа бох тий. Тэгэхээр Япон стандартын давуу нь бөөний үнэ нь хэрвээ ингээд олон ширхгээр авах юм бол гэдэг нь гол чухал юм биш үү. Тэгэхээр энэ нь 60 yen. За Монгол хэд хэлээд энэ бараг 100 мянга гэдэг л үү. За тэгээд 60 yen гэхээр 30 мянга төгрөг шүү дээ тий. За тэгээд муслим давуунууд гэж байна. Муслим гэдэг нь аль вэ? Эднэр юм байлээ. За гол нөгөө бидний сайн мэддэг нь болохоор нөгөө юм хүүхдийн үлгэний давуу тийм материал гэдэг шүү дээ тий. Тэгэхээр ийм нь болохоор хоёр хүнийх нь муслим давуу хоёр хүнийх нь 36 yen 18,000 19,000 ч юм уу. Одоо ойролцоогоор 18,000. Нэг хүнийх нь 26 yen гэхээр 13,000. Би тэгээд сонирхоод бас нөгөө нэг хотод зарж байгаа онлайн шопинг ч юм уу Facebook дээрээс рандом хайгаад эхний гарч ирснийг харахад л 2-3 дахин бол нуусан байт юм байна. Гэтэ яг бид нар маань бодвол энэ 90-ээс авдаг бах, 90-ийнх нь эндээс авдаг бах, эднэр үйлдвэрээс авдаг. Ингээд дамжсараад бидний гар дээр нэлийн тэрдэг бах нэ. За хүнжил яг ямраас шалтгаалаад энэ өдөө хүнжлэл жоохон төвсөн. Тэнд байсан. За иймэрхүү. За иймэрхүү хоёр өний хүнжил болвол 38 yen 19 бараг 20,000 тий. Нэг хүнийх нь болохоор за тэнд байсан. 25 yen. Иймэрхүү хөрхөн гэхдээ энэ бол нэмхэн үнэт юм билээ. Төрж байгаа бид бол арай нэмхэн. За тэгээд орны гойгоо бүтээлгнүүд энэ зөвлөх өмчлөг байна. Авс гоё юм цацтай бүтээлгнүүд байдаг шүү дээ. Тэд нар болохоор сайн зөвлөн ийм одоо ямар гэдгийг хамхан гэдэг юу? Иймэрхүү материалтай 36 yen. Нөгөөх нь болохоор 45 yen гэсэн. За тэгээд ийм эмхтэй сонио энд байхгүй дэлгүүр төр байгаа гэсэн муслим тийм материалтай эмхтэй унтлагын хувцсан пажама хослол нь 55 yen 60 yen гэсэн. Тэгэхээр ойролцоогоор 30,000 төгрөг. Яг одоо ийм үйлдвэрийн бөөний үнэ бол ийм байт юм байна. За нөгөө лайвын зах дээр яваад байгаа. Энд яг нэг онцлог давуу тал нь EU International олонсын зах дээр болохоор бөөний үнээр хямдхан байдаг ч гэсэн нэг сул тал нь ерөөсөө цөөхнөр өгдөггүй. Өмнө нь би нэг бараа сонирхож жагаад олныг авъя 100 200 шиг авъя гэсэн чи бодлоо ч гайхацсан. Тийм цөөхнөр өгөхгүй шүү дээ. Одоо за жишээ авахад нэг аяг гэж бодъё л та. Тэгвэл тэндээс болвол авахтаа нэг хэмжээтэй яг нэг зурагтайг додол нь 1000 ширхэг ч юм уу 500 ширхэг 2000 ширхэг тэгжэл авдаг юм лээ. Энэ лайвын зах нь болохоор ширхгээр авч болно. Гэхдээ мэдээж тэндээс үнэ нь бол жаах үнэтэй. Гэтэл яаж ч утсан Монголоос 90-ээс авснаас хамаагүй явдаг. Одоо ингээд жишээлбэл энэ хувцсны дэлгүүрт ороод ирсэн байна.
Яам Дисней Баатруудын хүүхдийн дэлгүүр байна. Усны савнууд. Ондог дуугу. Зөв бүх төрлийн тоглоомнууд байна. Бөмбөг хүртэл байна. Хөрхөн Spider-Man-тэй Marvel-тэй дуу байна. Хөрхөн дэрнүүд жил. За нэгэр тоглоомнууд. Хөрх юм. За нэр Hello Kitty Chrome Melody-тэй хогийн ут хүртэл байна. За тэгээд Аймс чимлүүд. Тэгээд яг нэрэ бараа авах та. За чилээс энэ сайжиг асуухаар. Юу гэж аахгүй юу? 2 яана гэсэн. Тэгээд нэг ширхгийг авъя гэсэн чинь шууд 5 яана л. Гэтэл 5 янаас 2500 төгрөг байхгүй. Гэхдээ хөрхөн чихмэлүүд. За нэг Disney дэлгүүр байна. Яа нэг юм мол байна. Дэлгүүр байна. Энэ бол супермаркетээс чинь. Байх болчихээ. Хэцүү. Томсон боцроо. Бүлэтийн сургалттай. Тэгээд янз бүрийн хоолнууд байна. Сая уран давчтан. Нөгөө махшардаг. Тэр хаяг нь байна. 60-ийн онд гахаа өхөр тэр дуртай мах өссөн мах аваад шардж идэж болох юм байна. Өнөөдөр өдөржингөө нөгөө нэг гадаа зах дээр өдөржингөө яваад таарлаа. Нөгөө 3 хоног болохоор олон дэлгүүрээр нэг их бацаа орж амжихгүй байна. Амжидгүй л дээ угаасаа. Нэг жоохон хэд угаасаа маш том болохоор өдөртөл нэг түүхийд газар л орж амжиж байгаа. Өнөөдөр бол тэгмээ нэг дээр л өдөрч өнгөчлөө. Өдөрч алхасаар гал таартай. Өнөөдөр барыг нэг 10 км бол алхсан ба. Starbucks-аар нэг шаачгүй. Монгол байхгүй мөртлөө юм алдартай газар гэвэл McDonald's байна. Тэгээд Starbucks. За яг одоо босчул чарч чадахгүй болохоор ямар шигтэй ийм хүнтэй юм бэ? Тэгээд ерөөдөө баримжаалалт бол одоо хоёрт байгаас бодож байгаа байхгүй 500 төгрөг гартай болоод дуулчна бодоод шилбэл 30 яан гэхээр 15 мянга. Сэтэг хүчнээ шилбэл жижиг нь 30 яан. Экстра шот сэтэг болохоор ларч нь том 40 яан гэхээр 20 мянга төгрөг юм уу те? Тийм байна. Starbucks-ийн юм гоё шүү дээ. Аяд савнууд нь. Шүү. Тэгтгүй.
бэ. Зяар кофенот. China гэсэн. Яа юм хөө наа. Яа юу дээрээ 3 дахь хоног буюу сүүлийн өдөр энэ 7 давхар хувцсны зах бүх төрлийн хувцас тэгэл бас л нөгөө хүнжил готол тавчиг тавар ер нь хувцастай холбоотой бүх юм байна. Эндээс яг нөгөө давуу онцлог давуу тал нь яаж болно? Ширхгээр авч болно. Тэгээ бас л нөгөө шиг ширхгээр авах юм бол арай жоохон үнэтэй авна. Олныг авах нь бол нэлийн хэмт авна. Тэгээд ер нь анзаараад хаад нэг давуу тал нь юу юм? Бүгдийг нь ер нь хувцсны нөгөө нэг сонголт загвар маш сайн байна. Ер нь одоо хүмүүсээ чиглэж байгаа энэ бол гол нь. За зарим хүмүүс нөгөө нэг ширхгээр авахаар 90-ээс ч юм авч байгаас жаахан л хямдхан. Гэхдээ загвар болон материал, чанар сонголтын хувьд бол ялцгүй үнэхээр шалгандаа байна. Яа тэгээд за уучлаарай энэ нуудад нэр манайха яаж ирсэж чадсангүй. Хамгийн гол одоо ирж байгаа хүмүүсийн гол зорилго интернэшнл гэдэг олон улсын зах руугаа ерөөсөө орж идэхгүй хайсараад явах нэ. Тэндээс нөгөө нэг миний энд ирсэн гол зорилго маань болохоор нэг бараг тэгж их олноор нь авч чадахгүй болохоор тэнд төлөвлөгөөгүй учраас тэр зах руугаа өнөөдөр орж чадсангүй. Гол тэнд тийш орохоор ганц асуудал нь заавал нэгээр байтугай 10-аар 100-аар өгдгөө дэлгүүд болохоор тэрлүү болооч чадсангүй. Тэнд ихтэй бол маш том завцраас бол үнээр олдгоны барааны сонголт бол байгаа л та. Тэгээд кинот одоо энэ дараа бас мэдээж харих гад ихтэй. 7 дахь тэр нөгөө 18 км урт үргэлжилсэн олон улсын зах руу бас дараагийн удаад л орж тарах нь дээ. Яа юугийн гэрэл цэм дээр ирсэн байна. Гэрэл цэм гээд юугийнхаа одоо манайхаар зайсан юм да. Нилээ өндөр дээр байдаг юм сон байна. Маш олон жилийн хэдэн 100 жилийн түүхтэй юм сон байна. Тэгээд орчин нь бол уулгахтайгаа нилээ өндөрлөг зэгт байдаг. За тэгээд энэ дотроо орохоор зөндөө олон гой бас үзэх юм байдаг. Нэг хүний 30 оноо гэдэг хаа. 30 оноо төлөөд ороод үзэх юм бас зөндөө байгаа. Тэгээд ороод дотроо яваад харъя. Зя дотгошоо орохын тулд нэг хүний 30 ён өгсөн.
хоёр давхар. Энд дэр ингээд царайгаа таниулаад дүрийг сонгоод тэгэнгүүт энэ одоо түүхэн дээр нь яг одоо бичил миний царайтай дүрэн гарч ирэнгүүт лээ. Ах юм ярина ч. За хамгийн дээдлийн давхар. Сумынхаа бүр дээр нь гараад ирлээ. Ингээл юу бот нэр харагдаж байна да. Бид нэр л нэг хэдэн захаар ороод буцдаг болохоос юу бол маш том бот юм бил. Ингээл энэ дээрээс гарч ирэл харахад хаашаа цаарсан зах нь бол харагдахгүй. За. За шиг. Энэ дээр хүслээ бичдэг хэсэг байна. Сая нөгөө 30 оноо өгөхөд юм хүсэл бичдэг цаас өгнө. Энэ дээр нь гэ хүслээ бичээд ингээ цаас гэж энэ улаан байцыг өгдөг. Хүслээ бичээд хийнэ. Миний өмнө 4 сарын өмнө ирсэн. Тэр хүсэл байлаа биелсэн байгаа гэдэг. За гэрэл зам гэж нэг юм газар байна да.